золоод явдаг бол Орос Улаанбаатарын цаах нь Монгол улсын ард талд Оросгийн том гүрэн тэндээс Монголыг маш олон мэрэгжлийн найруулагч, мэрэгжлийн жүжигчин, мэрэгжлийн урлагийн ил салбарын улсууд гарч ирсэн бол энэ их гайхалтай зүйл гэж байна. Надаар би хуваараа ингээ би жишээл аваад би телевизийн маш олон улсуудтайгаа очиж Монголд телевизийн зураглал концерт хийлээ. Ар Монгол бол одоо өөр нь дахин нөлөө хүртэлээ гэж. Манай өвөр Монголын одоо нэг урлагчид явуулна. Одоо нэг манай театрын соёлыг бол яг халах Монголын энэ нөлөөгөө хүртэлээ гэж хэлж байна уу одоо. Мөн орчмын жилүүдэд бол энэ тухай янз янзын хүмүүсээс яриа авсан, янз янзын хүмүүсийн саналыг сонссон. Тайзнаа соёл нэг урлагчин биеэ баяжуулж хөгжүүлж явна гэдэг бол олон газараас юм авна. Мэдээж тайзнаа багшаас, Жамингаагаас нэг энэ талын тайзнаа юм, тэр зохиолчийн тэр гэдэг юм уу, өнөө найруулагчийн тэр хөгжмийн гэдэг юм уу, Монгол улсад мэдээж бол яалтгүй бол юм авсан. Адилхан Монгол улс ч гэсэн өвөр Монголын монголчуудаас бас зохих хэмжээний зүйлийг бол олсон. заавч тэрэн дээр ямар бодлоо. Жишээлбэл одоо утга зохиол юм уу энэ тал дээр бол манайс бол одоо уул нь одоо энэ орчмын 10 жилд бол олон хэдэн баг бүр халахын юм бүр хүлээж байна. Жишээлбэл одоо кино жижигээс болно манайс бол баг тэнд юу гарч бол бид бол энд бүр олоод үжиж байгаа юм боломж байна. Биднуусын энэ соёлын тэнд ямар зэрэг хүлээж байна. Энд бол их орчуулдаг юм байна лээ. Гэхдээ орчуулах гэж хөрвүүлдэг юм байна лээ, тийм ээ. Тэгээд Монголын орчин үеийн уран зохиолыг бол өвөр монголчууд их сайн мэднэ шүү. Бид нар тэр хэмжээгээр өвөр Монголыг ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө мэдэхгүй. Тийм болохтой зэрэг миний их харамсдаг юм бол юу хөхтэй зэрэг чинь одоо хэлэхэд эвгүүлдэ тоохгүй ч байгаа юм шиг, тийм ээ? Тоохгүй ч байгаа юм шиг. Тийм учраас ариун байж та. Манай энд ариун хүмүүсүүд бас тэгж хэлж штэ. Тий. Тэгэд юу юм аа? Энэ цаана их ярихтэй. Энэ юу яасан штэ. Нэг хэсэг чинь манад Оросын тэргүүд байлаа штэ, тийм ээ? Тий. Соёлын хөсгөлийн үед ороод ирсэн, соёлын хөслөөс өмнөх ороод ирсэн. Тэд нар чинь гаран гартлаа ямар хулга явуулж ирсэн гэхдээ зэрэг чинь ерөөсөө өвөр Монголд монголчууд баруун үлдээгүй. Тийм ээ? Сургуулийн хаасан, цэцэрлэгийг хаасан, ном сонёыг хаасан одоо ерөөсөө бүр хятад болгож гүйцсэн гэдэг. Энэ ухуулга чинь нь шүү дээ, тийм ээ? 20 гаруй жил үргэлжилсэн. Тийм ээ? Тэгээд Дэнсяпын үе эхлээд арай жоохон уур амьсгал ингээд зөөлөн болоод эхлэхдээ зэрэг энэ арай жоохон гайгүй болсон. Гэтэл энэ хугацаанд бол 65 6-оноос эхлээд энэ нэг 80-ад оны дунд үе хүртэл чинь 20-од жил энэ суртал хулга явчихсан болохтой зэрэг чинь 92 онд Эрээний хэл нэгтгэхэд анхны орж ирж ирсэн монголчууд ямар бодолтой орж ирж ирсэн бэ гэхдээ зэрэг чинь за өөр монгол хүн үлдээгүй. Бүгдээ хятад болсон, эрдэж болсон. Хэрвээ монгол хэл сайн мэддэг хүн тарлах юм бол энэ бол хятадын дотоод юмны тагнуул гэж. Ийм ойлголттой болсон. Тийм учраас өвөр Монголын ном зохиол, шүлэг, интернет тухайгаар ярих хэрэгчгүй юм шиг ойлгодог. Тэгэд энийг удаан хугацаагаар явуулсан суртал хулгын нөлөө чинь одоо болтол ингээд хүмүүсийн тархинаас нэр нь байдгийн шүү. Тэгэд сүүлийн үед бол хэл нэлттэй болоод зөвхөн 8-чингууд биш манай мэтийн улсууд ингээд ирээд дотор нэгээд амьдрал дээр нэгээд ороод гараад ирэхтэй зэрэг чинь бас ойлгож байна. Юу монгол хэлээ мэдгүй л битгээл монголоосоо өөр хэлээр ярьдгүй хятад хэлийг чи муухан мэддэг монголчууд байдаг. Тэгээ одоо бол бид нар мэднэ. Тийм ээ. Заавч л ойлгож. Заавч л одоо энэ дээрээ нэлээд хэдэн жил болсон ч юм. Тийм. Тэгээд тэгтээ зэрэг чинь тийм байж байгаа улсуудад чинь юу тэр өөрийн утга хэл зохиол мохол гэж байдаг. За нэг хуучин хэдэн улсуудын зохиол мохол байдаг юм байгаа биз тийм ээ. Гэтэх нэг юм хөрөг ойлголттой. Тэгвэл манай эндээс бол баг бүр одоо саяхан хэлж хөрвүүлж яана гэдэг тэнд бол баг эндхийн ном зохиолдуу тэнд бүр очиж ингэж хүмүүсийн гарт төвшүүлэгдэх боломж бүрэн төгсийн дэлгэр хангаа гарсан гэж би сонссон. Дараад нь нэг хахир өвөл гэдэг нэг роман. Тэр гарсан Кирилл дээр. Тэгээд нэг хэсэг босоо өгүүлэг шүлэгнүүд бий. Тэгэд босод юмыг л мэдэхгүй. Тэгэхэд би яасан гэхээр өвөр Монголын радиог Монгол радиогийн туучсын цаг гэдэг нэг юу яадаг ш тийм ээ. Зохиол. Юу нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлгээр би нэг 2 жилийн дотор нэг 15 6 роман сонсчихсан. Тэ.
Бүр араажгаар сонссон. Радиогоор тий. Тэгэхэд хэл ямар гоё байсан бэ? Яаж гоё уншиж, ямар гоё бичсэн бэ? Засгийн хотгор, эрээн, наран сармод, фүүжин хатан, мөнгөн тугуулж, говийн өрцөнд хайр бадарсан, буцалсан зуны шин, үнний хорвоо, мөнгөн тугуулж хэлсэн, хорчин бүргэд, урд хүү эднэр гэл гоё гоёор маань. Би бүр амтрахаа сонсдог байсан. Жаавч бол танд бол амтрахаа санаас. Жаавчийн хаваас бол ойлгосон. Бас ариун хүмүүс энэний бас анхаарсгүй хүмүүс бас байж байгаа. Анхаарахгүй өр Монголын радиог тийм сонсохгүй. Тийм болохоор зэрэг чинь би одоо юу гэж бодож байна нөхдөд зэрэг чинь. Нэгэнтээ одоо ингээд чөлөөтэй болж эхэлж байна. Манай хоёр орны хоорондын бүх талын харьцаа аюул сайн төвшөнд явагдаж байна тийм ээ. Тэгэхэд за яг нь сая Венжаба дарга Монголд айлчилж очлоо. Энэс өмнө Монгол улсын ерөнхийлөгч энэ дэрлээ. Энэ дээрээ сөнөд баруун хушууны малчин айлаар орлоо. Тийм ээ сайхан шүү дээ. Энэ бол нэг хэрэг тийм ээ. Гэтэл ерөөсөө ард түмнүүдийн хоорондын найрамдал тацаа гэдэг чинь том дарга нар хариу айлчид улс төрийн айлчилт хийгээд тэгээд л дуг хатгсан ширээний ардгарын өсөг зураад нэг тийм төлөвөө тэр бол нэг хэрэг тийм ээ. Хамгийн гол нь тэр чинь хинт хэрэгтэй бидээс хэрэгтэй шүү дээ хүмүүст тийм ээ. Гэтэл бид нар аль болохоор бие биенээ мэдэхгүй бол тэр нөгөө юм чинь тэгэл нэг цаасан дээр бичсэн үг бол дээгүр намжсан юм болоод өнгөрөн шүү. Тийм учраас бид нар яах хэрэгтэй. Бид нар аль болохоор бие биентэйгээ илүү сэтгэлээрээ ойртож бие биенийхээ тухай аль болохоор илүү мэдэх хэрэгтэй. Энэний чинь төлөө ямар юм байх хэрэгтэй вэ гэхээр чинь хамгийн түрүүнд уран зохиолоор дамжиж бие биенийхээ сэтгэлийг мэдэх хэрэгтэй. Тийм ээ? Одоо хэл нэгтчихлээ тийм үү? Тэгээ сэтгэлээ нэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй хүн болгон сэтгэлд байж байгаа цагаан хэрмэд авч чадахгүй бол тэгээд яаж ч нээлттэй бодлого явуулаад нэмэр гаших гарахгүй яа. Тэгээ уран зохиолоос гадна одоо манайсын хамгийн одоо хүмүүст ингэж ойлгуулж Монголын соёлыг болог ойлгуулсан эргээд Монголын шог жижиг театрын урлагийг ингэж ойлгуулсан хаагш энэ дээр хийсэн гэж миний ховоос байна. Хаагш одоо хамгийн анх найдар энэтэй үдши эрхэлсэн. Тэндээсээр л эхэлж ивэл хүмүүс энэ чинь Монголд бол ийм сайхан урлаг байдаг юм байна. Нэг л дээр хүлээж авсан ч тийм ба. Тэр анхны удаа чинь аль жил үдэж хаагш тэр анхны удаа 20 жил. 20 жил. Энээс өмнө одоо телевизийн Монголтой харилцсан олон харилцаа явуулсан тал байсан. Хошин шогийн талыг одоо санхадагч үүднээс нь тал гэж хэлвэл яг одоо би телевизийн ажил мэргэжлэгтэй хамт олонтойгоо хийсэн зүйл бий. Энээс өмнө одоо манай телевизийн их багш Эрдэнэ одоо нэлээд хэдэн жилийн өмнө 80-аад онд Монголоор айлчилсан 7 хоног гэсэн фильм хийж хятад монгол хэлээр засаж яхад ноосоос их үзэж сонирхож байлаа. Тэгэж Монголын тухайх ойлголт авч байсан. Тэгээд тэрвэр бас одоо Монголын одоо энэ Чингис хамтлагийн жаргал сайхан жага самт энтрийн стратийн хамтлаг орж 6 дэшин тавиагаад дуулж байх. Энэ үе бол зүгээр нэг айлын бишүүр гэсэн одоо нэг юу хэлэх юм да салаа удцсан усууд ингээд уулзж байгаа юм шиг тэгээд нэг танил бас их шохоорхсон янз янзын талын сэтгэлдээ уулзж байсан юм байл. Соёл урлагийн талаас тэрний бодоо үзүүлээр сүүлд нь 2003 онд болснуудаа 20 жил тэр үе болсон хошин шигийн үйлчлэг бол нэлээд нээлттэй, чөлөөтэй хүмүүс хамгийн хүлээж авсан тийм үү амар тодорхой ойлгочтой болсон энэ тал. Энэ талд бол бас зөв миний хоббиас ч гэсэн телевизийн ажлын хамт олон ч гэсэн бол одоо манай хошин шогийн энд байдаг жижигчин өргөн оюун саахын улсууд ч гэсэн их амжилттай ажилласан. Манай талыгаач болсон гэрэлт байлаа. Одоо уул тогсоо тэгээд хамтарч ажиллажсэн олон улсууд их сайхан ажилласан. Хүмүүсийн хөдөлмөр дээр л бичих бас ганц миний гав яг чаавах. Гэхдээ бас энэ дагуу бол юм ирэх юм аа. Яагаад тэгэхээр Монголын сайн жижигчин ирэхлээр Монгол жижигчнийг одоо өвөр Монгол үзэгчид рүү ойлгуулах ингэж жижигэн дээрх орос өгөөдийг их орхиодуулж байлаа. Эднес ишкав гэж хэлнэ, девон гэж хэлнэ, одоо янз янзын бид стакан гэж хэлнэ. Тэгэхээр мас хой тэгдэг бай гэд. Тэгээ манай эрх хэмэлчийн тавгаа хэлжсэн. Энийг шафа гэж хэлэх үү? Шафа зөөлөн байна гэж жижигжсэн. Тэрний бодглохоор ерөнхийдөө бол урлаг соёлын талаар биелүүгээ хандсан зүйл бий. Тэгэхээр нөгөө тал нь Монголын урлаг соёлын талын тайзнаа соёлын онцгойлон жижигэн
За манай Жами ах бол одоо жижигний хайрлагч өөрөө сууж байна. Тэгээд би сая бас орж ирэнгээ хэлж байлаа. Танд их баярлалаа гэж. Тэр одоо 10 Өмнө нь бүр уулзчихсан уу хавгш? уулзжсэн. Заагштай. Уулзжсэн. Уулзжсэн. Тэгээд энэ том хүний танил байх. Тэгээд энэ юун дээр дорн дахна кино урлагийн дээд сургуульд ирж олон шавь нэр бэлтгэжээ. Янз янзын сууртай